Хар нохот бүлэгмийн ахлагч Ромео, өмнөдийн цагаан муурнууд бүлэгмийн ахлагч Жюльет хоёр бүх зүйлийг нэг тийш нь болохоор нэг рүүгээ ухаан жолоогүй давшин тулалдаж байгаа үйл явдлаар аниман эхэлнэ. Эдгээр хүүхдүүд бол Товва болон өмнөд сургуулийн зэрэгцэн суралцдаг. Бүр маш нэр хүндтэй язгууртнуудын сургуулийн сурагчид. Гэхдээ сургуулийн хар нохот болон цагаан муурнууд хоорондоо өдөр бүр таарах болгондоо л тулалддаг, тэмцэлж нэгнээч үзэхгүй дээ. Тэгээд талбай дээр Жюльет таны төлөө би бүх зүйлээ зориулахад бэлэн байна. Тэгвэл тулалдаач. Яг аль нь альныгаа аврах гээд байгаа юм бүү мэд. Тэдний энэхүү айхтар ширүүн тулааныг цагаан муурнуудын ангийн дарга ирснээр энийг чинь хар нохтын даргад хэлье шүү гэж сүрдүүлж иш нэг юм болиулж чаддаг. Уг нь эднэр бүр бага анги, дунд анги, одоо ахлах ангидаа хүртэл байнга ингэж өрсөлдөж бие бинийгээ үзэн язаар ирсэн хүмүүс. Гэтэл хамгийн том нууц нь юу гэж? Манай хар нохойн ахлагч Ромео чинь бүр бага ангиасаа ахуулаад өнөөдрийг хүртэл өрсөлдөгч болох Жюльетта бүр үнэхээр их хайртай байсаар ирсэн байдаг. Ромео урд нь Жюльетийг бусад хүмүүсээр гэмтээлэхгүй тулд нууцаар дандаа л хамгаалж ирсэн байдаг. Гэхдээ хамгаалдаг гэхэд хэцүү л дээ. Тэгсэн түрүүнд шалжижсэн Шарков даргаа таныг би бүх хүчээр хамгаална гэхийг нь сонссон Ромео бүр уурлаад атархаад цүйд болно. Тэр үгийг өөрөө хэлбэр байдаг ч чаддгүй болохоор гэсэн юм бэлгүй. Яаж ч хэлэх билээ дээ. Өстөн дайсан гуц штэ. Ромео энэ ядаргаатай өрсөлдөө нууц дурлаасаа бүр залхаад за ерөөсөө шууд очиод хайртай гэдгийг хэлжээ. Шууд л үерхийгээд л юу болохгүй гэж шийдээд өөрийнхөө хамгийн дэг царилэг байдлыг харуулж зогсож байгаад Жюльет өглөө болгон миний төлөө баавгай шүл хийгээд өгөөч. Ромеогийн хувьд сэтгэлээ илчилж байгаа байдал нь баавгай шүлтэй яриа л болтой. Гэхдээ ингэж сэтгэлээ илчилэх юм бол Жюльет зөвшөөрөхгүйгээс гадна сургууль даяар тарааж ичгэвтер шившигтэй байдалд оруулах учраас за зэхлээд Жюльетийг нууцаар тагнчээ гэж шийдээд мөрлөг хийхээр болдог. Нөгөө талд манай Жюльет охин хэдий өөрийнхөө бүлийн бүх өгүүдийг тулаанаараа ганцаар нь бут нэргэж ялаад байгаа хэдийч дотроо байнга л би одоо болтол болоог байна. Хүчтэй болж чадаагүй байна гэдэл сэтгэлээр унж идэг. Тэр энэхүү сургуулийг энэ ертөнцийг өөрчилж чадхаар маш хүчтэй болохыг хүсдэг нэг. Гэтэл манай Ромео түүнийг эмгтэй хүн болохоор нь тулалдахдаа бүх хүчээ гаргахгүй. Дандаа дутуу үзээд байхаар нь Жюльет үүнийг нь намайг эмгтэй гэж үл хомсорлоод доромжилж гин гэж шал буруугаар ойлгочдөг. Тиймдээч Ромеод бүр үнэхээр л дургүй. Тэрийг нь ч Ромео нууцаар тагнаж агаад харчихдаг. Одоо яах вүлээ гэж санаан зовсон зогсож итэл хажуугаар нь цагаан муурнуудын залуус хар нохтын жоохон хүүхдүүдийг барьчихсан чирээд явж гин. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд нь цагаан муурнуудын байрны хаалган дээр нь элдв сонин зүйл сараацсан гэж байна. Ууг нь анх цагаан муурны том хүүхдүүд л өөрсдөө эхлээд хар нохтынхныг муулаад доромжилж исэн болохоор хүүхдүүд нь өшөө авах гад тэгсэн тэр байж. Тэгтэл тэр муухай цагаан муурны хитэн бүдүүлэг том залуус нь бүр тэр жоохон хүүхдүүдийг бүр барьж аваад зодлоо. Яг энэ үед цагаан муурнуудын ахлагч болох Жюльет өөрийнхөө тэрхүү бүдүүлэг залуусыг зогсоож чаддаг. Жюльет яадгаа алзан ааш муутай хүн биш бололтой. Хүүхдүүдийг дорхноос суллаад бүр тэдэнд урам зориг өгөөд явуулдаг. Ромео цаанаас Жюльетийн энэхүү үнэнч эрхэмсэг үнэхээр үзэсгэлэнтэй байдалд нь бүр дахиад дурлаад орхино. За би одоо зориг гаргаад өөрийнхөө энэ мэдрэмжийг хайраа заавал хэлэх ёстой гэж шийднэ. Тэгээд Жюльет рүү багаар сэмхэн ойртоод очтол чи одоо яах ч байгаа? Яах гэж нааш ирсэн? Гээ ширүүн асуухад Ромео бүр сандарсандаа нүүр нуулаагаад хайртай гэдгээ хэлж чадахгүй. Би чамайг гомдол гарах гэж ирсэн гэд бүр хачин шаал буруу юм ярьчихна. Бүр тэрэндээ бантаа зуцчих нөө. Ромео өөрийнхөө энэхүү хайраа хэлж чаддаггүй. Арчаагүй зангаа гайхаад шаналж яхад Жюльет нь энд нь намайг дахиад доромжилчлаа тий. Өдөх гэж ирсэн бах та гэ дахиад шал буруу ойлгоод ууралчихна. Гэтэл цаан чин хар нохтын өөдгөө залуус нууцаар хуйлдан зохиож агаад Жюльетийг бүр маш сайн судалчихсан. Бөгөөд Жюльет өдөр болгон бэлтгэлээ тараад сургуулийн арын харанхуй замаар ганцаараа хайрдаг. Хэрв тэр үед нь бөөндөө очиж дайраад Жюльетийг шууд буулгачих юм бол цагаан муурнуудыг буулгасан гэсэн үг үстэй гэд төлөвлөгөөгөө ярин зогсож идэв. Хөөе Жюльет, ой юу вэ? Хаана байгаа юм бэ? Харагдахгүй штэ. Нүх гараг гээд ахц чинь. Энд байгаа юм болов?
Үгүй энд байна да гэд нөгөө өмссөн багныхаа цаанаас харж чаддаггүй. За тэгээд аргагүй ихэнд шууд дайрсан боловч Жюльеттийн хурууны чилээс гаргалгүй. Тийм л сул дайснууд байдаг. Гэхдээ нэг нь бутан дунд нуугч исэн байж таарад Жюльетт рүү шууд нулимс хасгаруулагч цацчихна. Яаж тэ бүр 3-3 эрэхтэй нэг эмэгтэйтэй өрсөлдөөд бүр барахгүй болохоор нулимс хасгаруулагч цацгавдээ. Яг энэхүү харьцангуй тулааны үед манай Баатар Ромео маань үсрээд л ороод ирдэг. Аврах гэсэн боловч баримжаа алдаад Жюльеттийнхаа дээрээс унчихдаг. Яг энэ үеэр нь Жюльетт түүнийг шууд харж тараад Ромеог өөрийнх нь аварсан уу эсвэл дайрсан уу гэдгийг нь ялгадаггүй. Үүний дараа өнөөх отчихсэн дураараа гуравчин Ромеог барьж аваад бүр захинж гарна. Чи юу хийснээ мэдчихэв вэ? Гэт бүр сурах гэж үзэж тарна да. За бас арайчтэй те. Ромео чинь энэ хэдийн шалчижсэн сонин гаруудад дарлагдаад загнуулаад зогсчих юм үнүүдээ. Шууд л уур нүрээд ганц цохиод бүгдийг нь нам дараад авна. Тэгтэл тун удалгүй Жюльетт ч манай Ромеог сургуулийн төв талбайд ганцаараа хүрээд иргээд дууддаг. Чи намайг аварсан уу? Над руу дайрсан уу? Хэрвээ аварсан бол яагаад аварсан юм? Үнэрэхтэй Жюльетт бол маш нэр хүндтэй гүнгийн ганц охин байхгүй юу? Гэтэл тэдний вант усад гэр бүлийн бүх хөрөнгө өв заламжлалыг зөвхөн эрэгтэй хүүхдүүдэд өвлүүлдэг болохоор Жюльетт тэр хүүгүүдээс дутхгүй тул өөрийгөө хүчтэй гэдгийг батлахын тулд өдий болтол маш их хичээжсээр ирсэн. Тийм ч учраас Ромеогийн түрүүнд өөрийг нь аварсан үйлдэлийг нь өрөвдөл биш байгаасаа гэж дотроо үнэхээр их хүсдэг. Чи намайг доромжлоод тулалдахдаа бүх хүчээр үздэггүй ш гэж хашгираад уурлахад Ромео ч аргагүй ихэнд Жюльеттийн эсрэг бүх хүчээрээ үзэхэр болчихно. Тэгээд илдээ зөрүүлэх үедээ тисэлгүй дотроо хамаг хараа шууд л хилээд туучхна. Би чам тайртай. Натав ирэхэж чам тайртай болохоор л жигнэсээ ерөөсө тулалддаггүй байсан юм аа. Бас чамайг аварсан. Би чамайг хизээч суул дорой нэгэн гэж бодож байгаагүй. Хэрв би чамтай байж чадна гэвэл энэ дэлхийг өөрчилсөн ч чадна. Гэд сэтгэлээ илчилчдэг. Жюльетт Ромеогийн энэ чин сэтгэлийг сонсоод бүр уяраад чи яаж ганцаараа хийж чадах юм? Тийм том зүйлийг тэр дэлхийг өөрчлөх ажилд чинь би туслая. Тиймээс хоёлоо ирхий гэд зөвшөөрчихнө. Юу болоод байна те? Дайсан бүлэгмийн Жюльетт хүртэл зөвшөөрчлөө штэ. Нэг нэгэнтэй талтай л ээжэлтэй. Гэтэ тэдний дунд маш том чухал дүрм үүсдэг. Тэр нь мэдээж үерхэж байгаа гэдгээ сургуулийнхаа хүүхдүүдээс тас нухаар болдог. Ингээд Ромео Жюльетт хоёр маань нууцаарч гисэн албан ёсоор үерхэж эхэллээ. Маргааш нь ээлжид нэгэн бүлэгмүүдийн ширүүн тулаан болно. Цагаан муурнууд талбай дээр гарч ирээд "Зайлв хар нохтоо" гэж хаширхад Ромео маань дотроо найз захнаа бодсоор бөөн баяр байгаа болохоор "Яцгай манайхаа" гэдэл бүр инээмсэглээд сүйд болно. Хажуунаас нь "Ромео, та надад араа татгаж болно штэ. Жюльетт би танд таслая." Ромео ч Жюльеттээ аль хэдийнэ гараас нь хөтөлчихсөн. Тэр дайны талбайн дундаас нууцаар мултраад хоёулахнаа арын цэцэрлэг рүү цутаад явчихсан байдیں۔ Тэгээд арын цэцэрлэгт жинхэнэ халуун усуучиг хамтдаа байж Ромео Жюльетт гэж ярьж итэл Ромеогийн нөгөө туслах жижигэ гинэтэл гараад ирдэг. "Би чамд хар нудар амсууландаа чамд муу дайсан" гэж шууд л жүжигэндээ орж эхэлнэ. Үүний дараа Ромео өмдийн хосууд бие биедээ яаж хайраа илчилдэг юм бол гэж баахан судалгаа хийсний эцэс тэд хайртай хүндээ өөрсдийн нандин загалмаагаа солилцож өгдөг гэдгийг олж мэддэг. Гэхдээ хар нохтойхон бол юусоо загалмаа эднэр хэрэгэлдэг байхгүй юу? Тиймээс ч Ромео загалмай худалдаж авдаг. Харин цагаан муурныхан өдөр болгон загалмайдаа хүслээ шивнж залбирдаг. Тэгээд Ромео загалмайгаа барьчихсан байрныхан цонхоор дамжаад "Жюльетт гэж цонхыг нь тогшоход "Үе ганш донтой юм уу? Юу хийж байгаа чи?" Хөөхий Ромео чинь уул нь ганш донтойдоо биш зүгээр л өөрийнхөө нандин загалмайгаа хайртай охиндоо бэлгэлэхээр л ирсэн штэ. "Хөөе чи юу хийж байгаа?" Гэтэ энэ ч бас энд юу хийж байгаа юм те? Ингээд далжганж ягаад гиндээд хоёлаа унчихна. Гэтэл манай хар нохтын залуус харчаад "Жюльетт л яг манай даргаыг түлхчлээ дээ" гэж андуураад Ромеогийн өшөөг авахар зэвсгэлж байгаад л явна да. Үүнийг нь сонссон Ромео сандраад Жюльеттигээ аврахын тулд босох гэсэн ч Ромеогийн туслах жижигээ ирснэ. "Чи битгий яваа. Чи үлдчихдэх үү? Хэрвээ тэх юм бол би чамайг өдөржингөө асарч үгүй" гэсэн ч манай Ромеогийн толгойд бол Жюльетт өдөржингөө эргэлддэг болохоор тэр охины үгийг ч сонсохгүй хаяад явчихна. "Ромео, Жюльетт" гэдэл уулзах гэтэл "Үе яагаад Жюльетт явчих вэ? Ромеог харангуйтаа буруу хараад шууд зугтчихдээ. Ромео гайхаад ч яагаад цутаад байгаа юм болоо" гэж зогсож итэл
Шалтгаан нь бол маш энгийн. Бөөндөө Ромео Жюльет хоёрын араас ирж ижилтэй. Жюльет рүү бөөндөө дайрдаг хинбэ? Гэдэл талбай дээр дахиад л 2 бүлэгмийн зодоон зохион тулаан эхэлдэг. Ромеог өдөөдсөн болохоор Ромео ч уурандаа бүр тэсэлгүй Жюльеттэй бэлэглэгчсэн нандин загалмайгаа хаг базаад юучгүй химэглээд хайчихна. Одоо бүр ууран дээд зэгтээ хүрээд чулуун өшөөг юуч биш юм шиг өргөөд эргэлдэж өгөндөө. Аргагүй дээ загалмайгаа авах гэж халаасныхаа мөнгөө цуглуулан байж хамгийн нандин зүйл нь байсан юм л та. Мэдээж хөшөө эвдлээд бүр тэрнүүгээр сүйтгэж тавьсан болохоор Ромео яаж зүгээр өнгөрөхөв? Шийтгүүлээд сургуулийн хашаандах зэрлэгийг зулгаахаар болцсон байдаг. Тэр үеэр нь Жюльет ирээд хамт заваар явахыг урьдаг. Дуртай юм болохоор явалгүй л яхав дээ Ромео маань. Чи нүдээ хурдан анжи. Намайг хэлхээс өмнө нээж болохгүй шүү за. Гэд байхад чинь л Ромео тэсэлгүй нүдээ нээчихнэ. Тэгсэн Жюльет Ромеод өдөр болгон хүслээ шивнж сахиус болгосон хамгийн нандинж явдаг заалмайгаа Ромеод бэлэглэх гээл барьцсан зогсож идэг. Энэ бол миний амьдралын хамгийн нандин зүйл шүү за. Сайн хадгалаарай. Өө тийм нандин бол яах юм буцаагаад ав. Чиний сэтгэл хахад л болно гэд бүр Жюльетээ уурлуулчихна. Тэгээд л хаягдаад үлдчихэндээ 3 сард ганцхан удаа л чөлөөтэй гардаг өдөр нь болж нууц хос маань хотод гоё нууцхан болзоонд явахаар тохиролцдог. Жижигээч Ромеотой гарчих гээл хоёлаа парк орох уу? Би энэтэй гарна гэд нэг танихгүй хүн лүү заагаад л. Үе түрүүхэн л Жюльеттэй хамт гарна гээгүй юм уу? Энэнийг та нар хэн гэж бодож байна? Энэ хүн бол манай Жюльет байлаа. Ромеотойгоо гарах гэж хувирсан нь энэ юм байна. Энэ хоёр маань ганц уулзах гэж их л хичээж ин да. Хар нохтын хүүхдүүд ч Ромеог эрэгтэй хүүхэд дагуулад явж байгааг харангуйтаа манай ахлагчийн сонирхол өөрчлөгдсөн юм бах та. Үгийн юм байсан болов уу? Гэсээр үлддэг. Тэгсэн энд нь бас Жюльетийн найз баруун гар болох Шарко яалчгүй манай даргын үнэр гараал энэ да. Сони юм да. Гэд үнэрлээд амар юм бэ те. Тэр хоёр тайван уулзаж чадахгүй нэ. Жюльет зүсээ хувирчихсан бүр маш хөөрхөн жижигхэн хүүхэд чиг харагдаж байгаа болохоор хар нохтын эгч нар нь манай Жюльетийг харангуйтаа бүр уяраад хөө хин чи яасан хөөрхөн игдүүтэй хүүхэд вэ? Наашаа эгч нартайгаа хамт явъя. Гүй ах нартайгаа хамт явъя. Гүй эгч нартайгаа хамт явнаа. Ер нь чи яхаараа юм хөөрхөн хүүхэдтэй ганцаараа хамт явдیں۔ Гэдэл булаацалдаад эрүүл үдэж эхэлнэ. За тэгвэл эхлээд наатаа дагуулж явахын тулд үзчих. Тэгээ дийлчих за. За тэгье. Сургуулийн хүүхдүүд болон найзууд нь Ромеогийн гудамжид ингэж хөвгөлтэй байгааг нь анх удаага харж байгаа нь гинүү. Байнга савсал заа тийнэгэд явж идэг хүн биш юм бах та. Яг үнэндээ гэвэл Ромео ч сургууль дээр бусад хүүхдүүдтэй яриа нийлэхгүй. Ерөөсөө дуугардгүй. Яг л над руу битгий орт. Ойртуул алчин шүү. Гэж байгаа юм шиг амар хүйтэ аарутай явдаг хүн байхгүй юу? Гэтэл өнөөдөр хайртай Жюльетийнхээ төлөө гудамжинд ингээд галзуурч байгааг нь хараад бүгд л ангааж хоцорсон байдаг. Тэр хоёрын нууц болзоо бүр утгаа алдна. Хаа явсан газарт нь нөгөө сургуулийн ядаргаатай найзууд нь араас нь байнга л дагажгүйгээд бөөндөө хоолнд орж бүр бөөндөө парк ороод салдаггүй. Буцах цаг нь болох гээд идэг. Жюльеттэйгээ ерөөсөө хоёулахнаа байж чадаагүй. Эднээс бүр яаж салах учраач олохгүй толгоогоо гашлагсан Ромео эцэст нь нэгэн мэрэгэн санаа олно. Тэр нь Жюльетийг дагуулад аймшиг байшин руу явчихдаг. Тэгтэл Жюльет айснаасаа болоод Ромеог хаяад зуцчдیں۔ Нилээн л айсан бололтой. Ромео ч сандарсандаа араас нь харанхуй дундаар гүүгээд гараад ирсэн чинь Жюльет аль хэдийнэ алга болцсон байдаг. Яа Жюльет надад ууралчлаа. Яац юм болоо гэд бүр урам нь хуг. Гэтэл яг энэ үед өнөөх эртээд Ромеод ганц цохиулаад нам болчихдог. Дураараа шадар гурав чинь өс санаад шархалсан байсан Ромеог маань араас нь гиндүүлж агаад шууд ус руу түлхээд унгаачдیں۔ Ромеог усанд сэлж чаддгүйг шилэх үү? Арай гэж нэг юм дүнгэн даган явж яхад нь бүр болоогүй. Давраад хөөе Ромео чи арай сэлж чаддгүй юм шүстэ. Хараач гэтэл бүр дээрээс нь хөлөөрөө жийж эхэлнэ. Яг энэ үед хөөе наад хөлөө хурдхан шиг авчихгүй юу? Тэр хэдий тэнэг ч гэсэн миний хувьд эрхэм хүн байгаа юм л та. Гэсээр Жюльет маань баатар шиг л хүрээд ирдэг. Чи чинь одоо хаанаасаа гараад ирсэн сонин амтан бэ? Алив бидэнтэй хөвжөлтөлтөө гэснээр Жюльет руу бас гиндүүлж дайрах гэж үзнэ. Гэвч энэ удаад тэдний башир арга нь огт нөлөөсөнгүй. Жюльет маш хүчтэй болохоор нөгөө 3 өөдгөө гарыг зүгээр л ганц хөдөлгөөнөөр л ургаагаад орчихно. Өстой хариугаа нэг авсан шиг авлаа да. Үнэн хэрэгтээ Жюльет чинь түрүүнд аимшигын байшинд Ромеод ерөөсөө уурлаг өмсчээсэн хиймэл ус нь нилээн захтнуулаад бүр дээрээс нь маш их халуусаад исэн болохоор хиймэл үсээл түр авах гэж гүйгээд гарсан нь тэр байдаг. Ромео ч нь буруу ойлгочхоод ганцаараа шаналаад л сууж исэн байх штэ. Гэхдээ энэ хоёрт үнэхээр нэг тухтай хоёулахнаа байх боломж ерөөсөө олдохгүй нэ.
За үүний дараа Ромео маш нухацтай амар харж ирсэн аа. Жюлет 3 өдрийн дараа надад цаг гарахгүйз гэдэл сүртэй хэлдэг. Тэр үед нь яг юу болох вэ гэхээр Ромео яагаад тэг сүржнэд байна вэ гэвэл манай хоёр нууцаар үерхэж эхлээд 1 сар болж байгаа ойн өдөр нь байж таарна. Ромео 1 сарын ой дээрээ зөвхөн хоёулахнаа тэмдэглэмээр байгаа гэд сүйд болж идэг. Гэхдээ сургуулийнхаа тэр айхтар заналт дайсан хүмүүсийг өдөр болгон хуураад бүр нуугдаж үерхсээр агаад 1 сар аль хэдийнэ болцсон байна гэхлээр мундаг хэрэг шүү. Үгүй гэтэл дахиад л 50 байхгүй нэ. Тэр хоёрыг болцоогоо яриад зогсож итэл хар нохот болон цагаан мөрнүүдийн залуус дахиад л олоод хүрээд ирдэг. Манай хоёр баригдахгүй тулд Гялсби биерүүгээл дайсан хэврээ байгаа юм шиг жүжиглээд тууж өгнө. Яг энэ үед өмнөдийн догшин амар хэрцгий гүнж гэдгээрээ алдартай хүн ирж байгаа сурагдуулна. Тэрхүү сүрлэг гүнж морилон орж ирэнгүүтэй л хамгаалагчид намайг энэ турдан буулга. Тэгээ бас 3 минутын дотор сургуулийн бүх хүмүүс намайг талбай дээр угтаж авах хэрэгтэй шүү. Сургууль дээр ирсэн өнөөх өмнөдийн хэрцгий гүнжчин Шарковыг харангуйтаа л хөөе хоёлаа чи уулзааг удаж байгаа юм биш үү? Одоо надад ямар нэгэн хүчтэй сонирхолтой юм яриад. Чиний яриа уйтгартай хам бол чамаа шүү зохин шүү за. Юу нөгөө миний шил яриагаа эхлээчгүй байхад нь л цахиад авлаа. Яалцчгүй хэрцгий юм аа. Тэгснээ шал гимгүү царайснаа. Яана уйтгартай юм шиг санагдадсан юм аа. Би энд ирээд бүх хүмүүсийг намайг угт гэж хэлээд хахад яагаад энэ хар нохтын залуус ирж угтахгүй байгаа юм? Юу гээл хар нохтын хүмүүс тэр гүнжийн өмнө бүхэлзөөл угтаа зогсож байх үлээд. Гэтэл энэ гүнж чинь манай хар нохтын залуусыг бүр яг л өөрийнхөө боо шиг нь үзээд доромжлоод байхаар нахлагч нь бүр уур нь хүрээд зогсож яхад "Хөөе Ромео, чи Жюлеттэй үерхдэг үстэй." Гэхээр нь пал хийгээл явчихж байгаа юм чинь. Гүнж дөнгөж ирэнгүүтэй л бүхэл бүтэн 1 сар нууж явсан. Тэрхүү нууцыг нь яаж болоо мэдчихдэг байна. Энэ үгэл Ромеог зүгээр л нам дараад авчихна. Ромео гайхсандаа сөхрөөд өгөхөд хар нохтынх нь гайхаад хоцорсон бол цагаан муурныхан бөөн баяр болно штэ. Ганц юм хэлээл манай гүнж чамайг дараад авчлаа штэ гэдэл. Ромеоч "Гүй юу гээл би тэрнтэй үерхчихдээ" гэж зүтгэх гэж оролцсон боловч өнөөх айхтар гүнжид чинь бүр баталгаа байна шүү. Жюлетийг эрэгтэй хөхөд болгоод зүсээ хуургаад хотод Ромеотой хамт нууцаар болцож байх үеийнхэн зургийг дараад авчихсан байдгийн. За ингээд л яалчгүй ямар ч бултах аргагүйгээр манай Ромео Жюлет хоёр гүнжид баригдчихлаа да. Хэрвээ наад зургийг чинь сургуулийн хүмүүс харчвал та хоёр бүр мөсөө сургуулиас хөөгдөж сална штэ. Гэтэ хэрвээ тэгүүлмэргүй байвал ганцхан арга байна. Тэр нь чи өнөөдрөөс эхлээд миний үнэнч нохоол. За юу гээл манай бахархалт хар нохой бүлэгмийн цүр хүчит ахлагч болох Ромео нэг гүнжийн дор ороод л нохой болоод явж идэв. Гэхдээ л Жюлетээсээ салахгүй тул хөөхий Ромео аргагуун ихэнд нохой нь болчдөг. Ромео нь мөр өвдөд ахын хурд ирээд бариад өгөөч. Бүр болоогүй. Гүнж 3 удаа шүгэлдэхэд Ромео хаач байсан. Бүр юу ч хийж исэн заавал ирэх ёстой болдог. Жюлет ч тэр хоёрыг яг юу хийгээд байгааг нь мэдэхгүй. Тэр юу хийгээд байгаа. За надад ч хамаагүй байх л та гэ гомцсон юм шиг байгаа. Ромеоч бүх юма тайлбарлах гэсэн боловч сандраал явчихна. Бүр Ромеог нохой болгож унаад бууг идмээр байна агнаад өг гэдэл. Ёстой элдвийн зүйлийг л хийлгэндээ арай гэж нэг юм Жюлеттэйгээ уулзах гэхээр л тухтай ч уулзаж чаддгүй байхад дээрээс нэмээд улмал уулзах боломж нь багасаад идэг. Бүр цаашлаад дуудчаад л зүгээр л чамайг хэр хурд ирэх юм бол гэж шалгасан гэд хэвнэг сууж идэг. Тэгээд Ромео гүнжээ хажууд ингээд л дагаад цагаан мөрнүүдийн байраар байнга гүйгээд байхаар нь хар нохтынх нь гайхалгүй яхав дээ. Ромеог цагаан мөрнүүд рүү урагчсан. Урагч гээл буруугаар ойлгож бүр сургуулаасаа хөөхөр болчдөг. Гэвч жижигээ Ромеогийн арыг нь дагаад "Гүй тэр тийм хүн бишээ. Зүгээр сул талыг нь олохгүй явж байгаа хаа. Битгий хөөлдөө" гэж ярьсаар байгаад ядаж сургуулаас нь хөөхө болоод өрөөнөөс нь хөөцөн байдаг. Одоо Ромео хаач яах юм? Үүнээс хойш өнөөх ихэмсэг гүнж чинь байнга л юм л болвол Ромеог дуудаад зарж бусдын өмнө доош нь хийгээд бүр нэг нохой шиг л амьдралаар амьдруусаар л байдаг. Гэхдээ энэ болтол зүгээр ч нэг нохой нь байгаагүй юм шүү. Үерхсний 1 сарын ойн тун удахгүй болох гэж байгаа болохоор тэр өдрөөс л өмнө энэ хэрцгий гүнжийн хамгийн том сул талыг нь олж мэдхийг хичээж байгаа байдаг. Жаахан л тэсчвэл сул талыг нь олцоод нохой амьдралаасаа салж 50 болно гэж төлөвлөж байгаа. Ийм л том зорилготой шүдэн 100 гүрийж яваа нэг. Төлөвлөгөөгөө маргааш нь эхлүүлдэг бол эхлээд
Сургуулийн чанга ярагчаар гүнжийг захирлын өрөөнд дуудаж гин гэж хуурамч зарлал явуулаад тэр хооронд нь өрөөг нь ухаж нууцыг нь олохоор болдог. Төлөвлөгөөний дагууч гүнж явж Ромео өрөөнд нь ороод юмнуудыг нь үзэж өгч гинөө. Гэтэл гүнж тийм ч амархан хуурдах тэнэг охин биш байжээ. Чи нааг ийм хямдхан зайланд хууртна гэж бодсон уу? Гисээр л ороод ирдгийн. Тэгсэн жашгүй Ромео хурдан хөдөлж нэг газар нуугдаад амжиж чана. Нуугдаж тоглож байгаа юм уу те? За тэгвэл чи баригдчвал сургуулаас хөөгдөн шүү за. Гээд л хайж эхэлнэ. Энд байна уу? Энд байх нэ. Тэгвэл энд байгаа юм уу? За яана баригдлаа. Одоо хөөгдөх нь л те. Гэсэн чинь юу вэ? Бас байхгүй штэ. Бүх газар үзсэн ч байдаггүй. Арай Ромео өөр ухаадсан юм бах та. Арай тийшэл биш шүү. Гэсэн чинь Ромео толны цаанаас гараад ирдгийн. Гүнжийг ирж байгааг мэдээд сандарсандаа толийг цонхоно гэж андуураад үсэрсэн чинь нууц өрөөг нь олчиж бүтлгүй юм уу гэхээр азтай ч юм шиг. Тэр өрөөнд зүгээр л тэр чигээрээ Жюлетийн зургуудаар дүүрчихсэн. Бүр ханаар нэг Жюлетийн зураг байдаг. Бараг л фэн клуб ажиллаулаад байгаа юм шиг. Жюлет гүнж хоёр чинь бүр багын сайн найзууд юм бэ штэ. Гүнж баригчаад л ээжиж үгүйсгэх гэж үзэж тарна. Хин энийг минийх гэсэн гэд гүрийж өгөндөө. Тийм үү те. Тэгвэл би эдгээр зургнуудыг чи бүгдийг аваад явлаа шүү. Гүй ээ, наад чи миний хамгийн нандин цуглуулга гэд өөрийгөө шууд л бариад өчгөн. Тэгээд л хамаг бардам зан нь байхгүй болоод хинэн нохоо вэ гэдэг дээрээ туланда намайг ойлгодог. Цорын ганц хамгийн сайн найз минь Жюлет хэсэ. Тэгтэл явж хамшиг амтантай гоё. Миний энэ ертөнцийн хамгийн чухал хүнийг бити надаас аваач тээ. Гэдэл уйлаад өөрийнхөө хамгийн эмзэг жинхэнэ төрхөө гаргаж ирнэ. Тэгтэл Жюлет ирчгтээ. Явж Жюлет гүнж хоёр чинь өрөөний хамтрагчид юм бэ штэ. Гүнж бүр сандраад би баригдмааргүй байна туслаач гэж гуйхт нь манай өршөөнгүй Ромеоч туслахаар болж. Гүнж Жюлетийг түр саатуулах хооронд буух шуухан шиг л нуугдлаа. Юм хүн байхгүй шүү. Юу ч байхгүй. Байсан ч байхгүй. Ер нь байхгүй гэдэлстэй баанцанда хамаг үгээ нааш цааш нь оруулаад баалалж өгнө. Би яар ч наа гэд чихсээр агаад Жюлетийг ороод иртэл за баригдсан гэж бодсон чинь ашгүй манай Ромео чинь дахиад л бушуухан шиг нуугдсан байдаг. Гүнж амжаад нуугсанд нь гайхалгүй яхав те. Зөндөл доромжилж шоглоод боол шигээ байлгасан ч Ромео сайхан сэтгэл гаргасан шүү дээ. Хэрв бариад өгчвөл сүрдүүлэх юмгүй болчихно штэ. Гэд Ромео цаанаа бас юм бодсон л бололтой. Удахгүй сургуулийн маш чухал шалгалт болох гэж байгаа бөгөөд хар нохот бүлэгмийнхэн энэ удаад цагаан муурнуудыг бут нэрхээр болдог. Одооноос яг 3 хоногийн дараа шалгалт эхэлнэ. Тиймээс хар нохтын уламжлалт аимшигт туслан альбиасаар эхэлж байгааг зарладаг. Энэ туслангийн дүрм маш энгийн. Тэд бүтэн 72 цагийн турш ганц ч секунд унтахгүйгээр дасралтгүй хичээлээ хийх ёстой. Ромео ч Жюлетийг яаралтай гэж дууцаар агаад авчирсан байдаг. Манай хүн ирэх 3 хоногт туслангаас огт гарч чадахгүй учраас уулзаж амжихгүй шүү дээ. Тийм болохоор Жюлетийг сансандаа тэсэлгүй дууцсан хэрэг. Жюлет ч яхаа өнөөх эрэгтэй хүүхдийн хувцастай нууц дүрдээ хувирчсан сэмхэнгүйгээд л ирдэг. Тэгтэл сургуулийн өнөөх нэг шадар гурав шиг дэггүй юмнууд энэ нэг утгагүй тэнэг юм одоо бэлдгүн бах та гэдэл дургуйцаад явж идэг. Гэтэл өнөөх эмэгт чинь Жюлетийг зогсож байгааг харангуйтаа л шууд хувираад хамгийн итгэвтэй нь болоод цусланд орчдөг. Зөвшөөрөлгүй чалчаад ах юм бол орой хоолыг чи хасч шүү гэж хашгирсаар хичээл орох багш болох жижигэ ирлээ. Жижигэ энэ дундаасаа хамгийн сайн сурлагатай нь болохоор хичээлийг заадаг юм байна. Нилээн зөөл хүүхэд шиг байсан ч шилээ зүчгэрээ өөр хүн шиг болчтын гинөө. Нөгөөдөл нь ч мэдлийн адагтай гэдэл яг л цэргийн хуаранд байгаа юм шиг номхон зогсоод аимшигт хичээл маань эхлэндээ. За ингээд эхлээд тэдний төвшин тогтоох шалгалт авахар болдог. Ромео за одоо л Жюлетэд өөрийнхөө ухаантай сайн талыг харуулж кул залуу гэдгээ батлах цаг гээл эхний асуултаа уншсан биш харангуйтаа шууд л ширээгээ мөргөөд унтаад өгнө. Сайн талаа харуулгач гэжтэй. Нөгөө шадар гурав нөхөр маань анханасаа дургүйсэн болохоор хүчилж орж байгаа болохоор ч тэрөө хичээлээ хийхгүй эмэгт уцаа ухаад гардаг. Уг нь энэ цусланд утас үзэх тоглох маш чанга хориотой. Гэтэл Жюлет хажуунаас нь би юм хуурамч юмд үнэхээр дургүй. Эрэгтэй хууган шудраг байвал хамаагүй дог харагдаг да гэж зүгээр л хэлсэн биш. Өнөөх утас үжижсэн эмэгт чинь Жюлет яриаг сонсонгуудаа барьж сууцаа шууд дундуур нь хуглаад хажтیں۔ Тэгснээ бүр ичихгүй. Аль дээрээс гацаадсэн юм уу ч гэх шиг. Ингээд зуслангийн эхний өдөр дуусахад Ромео Жюлетийг нууцаар
буцаахаар болдог. Одоо шалгалт дуустал уулзахгүй дээ гэд гунигэлжээтэл Кеннет гүнж гараад ирнэ. Чи үнэхээр зэрэгтэй хулгайч юм а тий. Жюльеттэд эрэгтэй хувц өмсгөөд бүр ийм аюултай газар дагуулад явчихдаг. Хэрв дахиж ийм үйл гарах юм бол чамайг энэ цонхоор шидчих шүү за гэд бүр бэлтгэлтэй явж яснаач харуулдаг. Үнэн дээр Ромео өөрийн баруун гартайгаа бүр багасаа л найзалж ижилдэ. Аль аль нь бусад хүүхдүүдтэй огт нийлдэггүй. Ромеогийн хувьд хэтэрхий дээрлэх үү. Ширүүн хэрцгий айртай болохоор хүүхдүүд түүнээс айгаад нийлдэггүй. Өөрөө ч нийлэх хүсэлгүй байдаг. Харин Жижигийн хувьд хэтэрхий дуугүй. Зожиг болохоороо ч тэрөө хүмүүстэй яаж харьцаа мэддэггүй байж. Тиймээс ч ганцаараа үргэлж дандаа хичээлэл хийдэг байсан. Нэг өдөр Ромео хичээлээ ойлгохгүй байхад нь Жижигээ зааж өгснөөр хөөх чи суут юм аа. Надад хичээл заадаг өгөөч гэж шалаад энийг ингүүд тэгээд энд нь ингээд бодчихвол ингээл бодно шít гэж заалгуусаар агаад Жижигийн заасны ачаар амьдралдаа анх удаага маш өндөр оноо авч түүнээс хойш салшгүй найзууд болсон байдаг. Ромео ийм дотно өөртөө нь тусалдаг сайн найздаа Жюльеттэй үерхэж байгаа гэдгийг нуусандаа маш ихээр гимшиж яахаач мэдэхгүй ядж ятал нэрмээс гихчээр өнөөхгүнд ирснээ чи найзтай итгэхгүй болохоор л хэлэхгүй байгаа зү гэдэл Ромеогийн сэтгэлийг улмал зовоогоод идэг. Үндэ манай Жижиг чинь цуслан дээр бусдыг тарчилган байж давтлага өгөөд байгаа нь бүгд л Ромеогийн төлөө. Түүнийг шалгалтандаа тэнцвүүлэх гэсэн ганцхан зорилготой гэдгийг нь Ромео ч сонсч байна. Чи яагаад дандаа миний төлөө ингэж идэв? Ойлгомжтой штэ. Би чамд сайн гэдэл сэтгэлээ илчилчдэг. Ромео ч одоо л үнэнгээ хэлэх зөв цаг нь гэж бодоод зориг гарган Жюльеттэй үерхэж байгаа гэдгээ хэлж байна. Манайхаа Жюльет Ромео хоёр гэд бараг бүх хүүхдүүдэд хэлэхнэ. Тэгснэ учиргүй нэг юмд бэлдээд ундаг. Тэр нь юу вэ гэвэл хар ноход бүлэгмийнхэн хэрв цагаан муурны хүнд дурлахал юм бол амиа хорлоно гэсэн маш хатуу уламжлалт дүрмтэй юм байна. Тэгээл найз нь энэ дүрмийн дагуу Ромеог шийдэх гээд байдаг. Гунигтай л юм. Гэтэ дүрмөлөл дүрм гээд бүр шийдчихсэн дайрчидаг. Ухаан жолоогүй Ромеогийн араас хөөсөр. Хөөе Жижиг, эн чи хүүгүүдийн байр штэ. Ромео аргаа бараад нэг модон дээр нуугдж итэл Жюльет хүрээд ирдэг. Гэтэл араас нь Жижигээ бас ирээд Жюльеттэй нэг эсрэг нэг үзэхэр болчихно. Жижигээч сэлмээ бариад ухаан жолоогүй дайртал ашгүй гүнж ирээд тэднийг авардаг. Гүнжийг энэ хоёр туслахаар ирждээ гэж бодсон чинь юу вэ? Шаал өөр юм болоод явчих. Гүнж Жижигээтэй нэгцшгээд Ромео руу дайрахаар болондоо одоо аргагүй ихэнд Ромео зүхтаг тактик хэрэглэнэ. Гэхдээ Ромео өөрийнхөө энэ арчаагүй байдалд гонсойж ийм арчаагүй юм биш би яаж ертөнцийг хөршлөе гэд гутарсан сууж яхад Жюльет ч тайтгаруулж одоо зүхтах биш бүгдээрээ нүүр тулъя гэд зүхтхийн оронд тэдний өдөөс гараад ирдэг. Би хэдий худалч, уруугч, арчаагүй ч гэсэн чиний сайн цэвэрэ баймаар гэд толгоогоороо сэлмийн зогсоочдээ яах вэ хуурамчлаасан л да. Тэгтэл гинтэл Жюльет хөл алдаад өнөөх өндөр хавцлаас доошоо унчихдаг. Ромео ганц хоромч эргэлзэлгүй найз охиныхоо араас шууд л хавцал руу өсөрнө. Нөгөө хоёр нь ч зүгээр зогсоод байхгүй ухас хийгээд л араас нь бүгдээрээ өсөрчихдөг. Тэгсэн бүр өсөрсөн хойно л бэж да. Би ч сэлж чадахгүй штэ гэдгээ гинэт сандгийн. Сэлж чадахгүй нэ хайртай хүнийхээ араас өсөрчихдөг. Үнэхээр зоригтой юм а. Ашгүй уснаас бүгд эсэн мэд гарч ирдэг. Жижигэж бүх гомдлоо гаргаж жоохон үхэж уйлж авдаг. Маргааш нь Жижиг ямартай ч тэр хоёрын үерхлийг хүн амьтанд хэлээгүй л бололтой. Чи юу гэж зогсоод байгаа? Хичээлийн давтлага дуусаагүй штэ. Бид хоёрыг найзад гээзтэй. Гэхийг бодоход доторх хамаг гомдол тунирхал нь тайлагдчихсан бололтой. Одоо дараагийн сорил болох спортын тэмцээн. Энэ дээр мөн адил хар нохтойхон цагаан муурнуудыг буд сахина. Заавал ялна гэдэл бэлтгэл хийгээд сүйд болдог. Гэтэл цаана нь манай хоёр нууц газартаа нэлуураад сууж идэг. Хоёулаа ирэхэд нилээ удаж байгаа юм чинь одоо чинийхийг идмээр. Гэхээр нь ч Жюльет учиргүй сандарсандаа хоёлаа сурагчид штэ болохгүй гээд шаал өөр юм ургуулж бодоод ичтэл юу яриад байгаа юм бэ? Би шиний гарын хоолыг идмээр штэ. Жюльет арай л буруу ойлгочихжээ. Тэгээл банцандаа шууд хоол хийж өгөхөр болчихно. Ромео Жюльетийн гарын хоолыг иднэ гэд бөөн баяр. Гэтэл энд нэг том асуудал үүснэ. Жюльет өмнө нь хизээч хоол хийж үзэж байгаагүй. Ийм хэцүү байдгийг нь мэдсэн бол шууд зөвшөөрдгүйч. Гисээр л шүнжэнгөө галт тогоонд хоол хийж өмждөг. Гэвч хийсэн хоолнуудынх нь нэг нь ч болж өгдөггүй. Ядж байхад өглөө нь хичээл орох гээд цаг нь тулчихсан байхад жигнэмгээ түлээд галаа хитрхи ширүүн тавьчихна. Бүр болоогүй. Богино долгионы зууханд
төмөр халбаг хийчээд мартсан байдаг. Гэхдээ авчирсан хоол нь түрүүний хийснээс шал өөр гоё юм шүү. Ийм хурдан гоё хоол хийчихдэг юм бах та. Гэж байгаарэ. Гэдэл амруу нь халбагдаж өгөх гээд романтиклах гэсэн чинь гүнж ирснэ. Би одоо олтол жүлээтэй хоолыг идэж үзээгүй байхад яахаараа чихэлж идтiin гэж уурлангуудаа нөгөө хоолыг нь бушуухан шиг аваад зогсчихно. Ромео ч хайртай охиныхоо хоолыг алдчихгүй тулд араас нь хамаг хурдаараа хөөж эхэлнэ. Гэтэл гүнж замдаа явж бүдэрч унаад нөгөө хоол нь нисээр байгаад доор спортын бэлтгэлээ хийжсэн Шарковын дээрээс унчна. Шарков намайг сайн хичээж байгаа болохоор Жүлет надад хоол хийсэн бах та гэж шал буруугаар ойлгоод энийг нь харж исэн Ромео уурлаад нааш наваад ир гэж хашгирахад яасан чи Жүлетийн хоолыг дахиад муулах ч юм уу те гэд тэр хоёр дахиад л зодолдоод ундаг. Эцэст нь Ромео түүнийг дийлээд хоолоо авах гэж араас нь хамаг хурдаараа зүтгэсэн ч Шарков хоолоо алдчихна уу. Тэгснээр хөрхий энэ гурийн уйлын үзэж өөрсдөө зовоон байж булаацалсан хоол нь ердөөл гахаануудын хоол болчихдог. Хайрын хөдөлмөр утаа боллоо доо. Тэгсэн чинь яасан гэж Жүлет шүнжэнгөө хоол игээд бүгд бүтлгүүтээд ялдчихад хичээл нь орох гээд тулгамдаад байсан болохоор сургуулийн тоогооч хичээрээ хоол хийлэгчсэн байж таарна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Манай энэ гурав Жүлетийн хоол биш сургуулийн тоогооч хичээ хоолны төлөө үйлээ үзэж хөөцөлсөн болж таардаг. Гэхдээ Ромео Жүлетийн гарын хоолыг үнэхээр л идэж үзхийг хүсэдсэн болохоор нь Жүлет өөрийнхөө гараар хийсэн нилээн бүтлгүүцэн нөгөө жигнэмгээ өгдөг. Мэдээч хэрэг амт нь тиймч амттай биш ч гэсэн Ромео амттай байна. Зүгээрээ амттай байна гэл хүчээр инээмсэглээд идээд байдаг. Нээрээ удахгүй сургуулийн хамгийн том спортын тэмцээн болох ч байгаа шүү дээ. Хар нохтын өгөөд өдөржингөө гүж бэлтгэл хийгээд л дахиж алхаагч тэнгээгүй болцсон байхад жижигэ тэднийг яаж сумлах үнэхээр сайн мэдхий. Хэрэв та нар дахиж гүөх юм бол бид нар хөлсийг ч ачиж өгье. Гингүүт нөгөө хэд нь аль хэдийнэ ядраад бараг босгоч цэнхэлгүй байсан ирнэ. Тэр үгийг сонсоод зүгээр нүдэн сэргээд хамаг хүчээрээ ухаан жолоогүй гүйж эхэлдэг. Тэгтэл залхуу шадар гурав маань спортын өдрлөг шаал дими тэнэг зүйл штэ гэдэгч цагаан муунуудад хожигдох нь тэрнээс ч илүү хогийн зүйл учраас хор шарандаа зам дээр нь гайдлын аль шидхүү. Тэгвэл гайдал идчихэ. Эсвэл хоолын тэмцээн дээр нэм хийчихүү гэдэл тэмцээнд оролцох биш янз бүрийн хор хутахаал бодож идэг. Энэ спортын өдрлөгөөр хамгийн өндөр оноо авч шилдэг тоглогч болсон хүн нь сургуулиасаа хүссэн үнтэйгээ тэмцээний дараах үдшилэг дээр хамт бүжгэлдэг. Уламжлалтай бөгөөд бүр бүжгэлсэн хүмүүс нь 100% хосууд болдог гэсэн сонирхолтой цуу яриа байдаг. Жижигийн найзууд нь түүнийг Ромео сайн гэдгийг нь мэдж байгаа болохоор "Хөөе Ромео, хэрэв жижигээ шилдэг тоглогч болчих юм бол чи хамт бүжиглээрэй за" гэд хэлчихнэ. Ромео иймэрхүү цуу яриаг нь юусэн мэдгүй болохоор "Тэгьё л" гэдэг. Нөгөө талд нь мөн адил цагаан мурнуудынхан хар нохтыг удаан ааш муутай бүдүүлэг амтад гисээр муу адил бэлтгэлээ маш сайн хийж идэг. Өнөөх Шарковч нь би заавал шилдэг тоглогч болоод Жүлеттэй хамт бүжиглээд хосууд болно доо гэд өстой мөрөөдсөн явж байна. Тэгтэл энэ үеэр улаан өстэй залуу гарч ирдэг. Түүний хэдүүлээ Улака гэж. Улака их хүүхэмсэг амтаа. Бөгөөд энэ анх уулзахтаа л би бол эндхийн хамгийн халуун, хамгийн кул залуу гэж өөрийгөө танилцуулж эхэлдэг. Тэгснээ хэрэв би энэ спортын тэмцээнд шилдэг оролцогч болчих юм бол надтай үерхээрээ гэд эрэнгүүтэл Жүлетийг найрч эхэлдэг. Жүлет ч од юм да. Гэхдээ юу гээл ийм хүүхэмсэг гарын найранд орох вүлээ? Хэдийнэ Ромеотойгоо үерхчихсэн хүн штэ. Улакаг бол нэг нүдэрээ ч тоож харахгүй. Мөн Улакаг байнга дагаж явдаг цоглог хөгжилтэй охин байдаг. Бөгөөд хэдүүлээ тэрнийг цаваа гэчээ. Цаваа Улакад сайн. Өөрийгөө бүр найз охин гэж танилцуулсан л явж идэг. Энэ наан нь Улакаг хараад Ромео Шарко хоёрын уур нь хүрээд свэд болдог. Ална штэ. Гэдэл шүд зүүн зогсож итэл Улака Ромеод чи яагаад ингэтлээ уурлаад байгаа? Арай сайн юм шүстэ. Надад сайхан төрсөн минь нүгэл юм да. Гэдэл өөрийгөө дөвийл гэж өгдөг. Маргааш нь Жүлет өглөө эрт Ромеог дуудаад 3 хүлт уралдаанд бэлтгэхэд туслахыг хүсдэг. Уг нь Жүлет бусад бүх юмнуудаа мундаг сайн хэдийч энэ 3 хүлт тэмцээн дээрээ үнэхээр л муу байдаг. Эхэндээ тэр хоёр бие биенээ яаж барих учраа олохгүй. Гараа мөрөн дээрээ тавьж үзтэл тэдний өндрийн зураг арай л их болохоор нэг л бишээ. Тэгээд байрлалаа өөрчилж арай өрөөр наалдаж үзтэл яг болж ин шүү. Тэгээд гүйтэл юу ээ? Ямар ч асуудалгүй зүгээр л төгс цагтл имээр л гүйж идэг. Жүлет муу гээгүй мүү? Хэрв Жүлет энэ тэмцээнд шилдэг тоглогч болох юм бол
Ромеогоор нэг хүслээ биелүүлэхээр болдог. Ромео ч мөн адил дутхгүй. Хэрвээ Ромео ялах юм бол Жюлиет Ромеогийн нэг хүслийг биелүүлэхээр болдог. Саяхан л спортын наадам балай. Шаал тэнэг оролцохгүй гэд хөвтжсэн Ромео чинь хүслээ биелүүлэх алтан боломж гэж үүнийг хараад нүдэн гэлэл заад тэр 100 метрийн гүлийг зүгээр надад даатах гэд л давхиад явчихна. Ингээд хүн болгоны хүсэн хүлээсэн сургуулийн спорт өдөрлөг аль биесээр эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү өдөрлөг маань бүтэн 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд хар нохот болон цагаан мөрнүүдийн эсрэг маш сонирхолтой гал гарсан тулаанууд өрнөх болно. За ингээд тэмцээний нээлт дээр багийн төлөөлөгч нар гарч ирж үг хэлэхээр болдог. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тамирчдын овсоо тамбааг өөрсдийн болгож шудраг өрсөлдөөсөө гэж хүсэж байна. Гэхдээ ч ойлгосон хүүхэд нэг ч байдаггүй. Цагаан мөрнүүдийн төлөөлөгч хил муутай хിവэрэл байх шив дээ. Юу ч хийж чаддгүй юмгээ чинь гэд бас нэгнийгээ доош нь хийгээд түнжин муутай уулзангуутаал хэрэлдэж эхэлж байгааг харахад энэ хоёр бүлэг бие биедээ ямар их дургүй вэ гэдэг нь үнэхээр тодорхой харагдана. Ингээд хамгийн ихний тэмцээн болох Олс таталт эхэллээ. Хар ногтынх нь зүгээр л ихний хэдэн секундээсээ илт давуу чирээд нөгөө хэдэн ч бараг хийсчгээд унах гэж итал улака нэг л 50 байгаад энэ шүү. Тэгсэн тэднийг тогтоох нууц хүч байгаа болохоор 50 байж л дээ. Тэр нь хинбэ гэвэл цаваа. Тэр олон хүүхдүүдийн эсрэг ганцаараа тогтож үлсэж байна гэхээр ямар их хүч вэ те? Түүний агуу их хүчийн ачаар тэмцээн оронгороо эргэж хэдхэн секундын дотор цагаан мөрнүүдэд ашигтай болоод ирнэ. Улакач үүнийг хараад сайн байн цаваа гэд магтсан биш. Цаваа бүр хөөрөөд хөөх улака намайг магтлаа гэд л баярсандаа баржисаасаа тавиад туучдаг. Тэгснэр хар нохот буцан ирчээ аван илт давуугаар ихний ялалтаа авчихна. Хэтэрхий эрт баярлж болохгүй гэдгийг тод жишээ эндэ. Дараагийн тэмцээн хөнгөн атлетик. Эймэгт ороод бусдаасаа төрүүлж хүүхдүүдийн заавал гарах ёстой модон дээр нэрээд бүр улаан цай баахан хадаас асгаад явчихна. Тэгсэн мөн энд нь гүн жохин өөрөө гүйчихгүй зүгээр л бусад хөвгүүдээр өөрийгөө өргүүлчихсэн. Маш амар амгалан явж идэг. Эймэгч дургуйцээд хэрүүл хийж хооронд нь гүнж төрүүлчихдэг. Харин хамгийн чухал 100 метрийн гүйлтэнд эмэгтэйчүүдээс манай Жюлиет, эрэгтэйчүүдээс Ромео хоёр зүгээр л пуужин шиг хурдалж хоёулаа ялалт байгуулдаг. Ингээд тэмцээний 1-р хагас дуусахад хоёр багийн оноо яг тэнцсэн учраас жинхэнэ ялагч нь 2-р хагасаар тодорхой болно. Манай хоёр дурлалт хосууд маань тэмцээний дундуур чөлөөт цаг гарах болгонд сургуулийн булан тохоонд очиод нууцаар уулзаад зогсчихно. Дараагийн тэмцээн шон унгаах тэмцээн болдог. Хоёр баг хоёулаа зэрэг дайрч ягаад бие биенийхээ шонг 1 секундэд зэрэг унгашгасан учраас шүүгчид үүнийг тэнцэнд тооцдог. Одоогийн байдлаар хар ногтын оноо 250 бол цагаан мөрных 300 оноотой явж идэг. Хүч чадал, зайлмих, хурд хүчийг уралдуулсан тулаан яг л эгзэгтэй үе дээрээ ирээд байна. Онооны зөрөө 50 оноо. Хар ногтод одоо уурах зам үгүй бөгөөд тэд энэ хүү зөрөөг нөхөж цагаан мөрнүүдийг бүр мөсөн бод цохиж чадах болов аль эсвэл цагаан мөрнүүд давмгайлаа хадгалж үлдэх болов энэ хүү эгзэгтэй бөгөөд нүсэр тэмцээний жинхэнэ ялагч хэн болохыг мөн Ромео Жюлиет хоёрын хайрын дүү ямар солиотой зүйлээр үргэлжлэх бол энэ бүгдийг дараагийн үйл явдлаас үргэлжлүүлэн үзсгэе. Дараагийн парт маань удахгүй орох болохоор тэр олтол хүлээж агаарай.